Энэ манай зэвсэгчний 274-р салбар Завхан аймгийн Сонгон сумд 1995 онд анх байгуулагдахад энэ 274-р салбарыг анх байгуулж исэн алтан үеийн одоо хүмүүс маань одоо яг бүгдээрээ цуглдсан байна. 20 гаруй хүн байна. За нэг хэсэг хүмүүс нь бас ирсэнгүү, сая ирсэн хүмүүс нь зарим нь бас явсан байна. Ингээд энэ ирсэн бүх хүмүүстээ, бүх албан хаагчдаа баярлалаа. Та бүгдээ минь ажил үйлс өдрөг амьдрал нь сайн сайхан байх болтугай гэж хүн дөрөнд хэлмээр байна. Ингээд энэ уулзалтыг зохион байгуулсан байгальмаадаа баярлалаа. Цэрэн дуламдаа баярлалаа. Өшөө жаргалд баярлалаа. За энэ юунд энэ бид нар бол 1995 онд анх сонгоны салбар байгуулж байхдаа за одоо гаднаас ирсэн хоёр хүн маань бол одоо амар төвшин бит хоёр ирсэн байна. Бусд нь бол бүгд ган холиг бид гурав ирсэн байна. Бусд нь бүгд орон нутгаасаа одоо манай тэр салбарыг босгож ирсэн ийм одоо мундаг том уран бүтээлчид байна. Энэ хүмүүстээ баярлалаа. За одоо бол бид нар бараг 30 жилийн дараа уулзж байна тийм үү? 29 жилийн дараа гэсэн үг. Одоо эх жил 30 жилийн ойтой юм байна.
29 жилийн дараа бид нэр уулзж байна. Тэгэхэд нэг жоохон хүүхдүүд одоо энэ цэрэн дулан байна, жаргал байна, цацаа байна. Одоо жоохон хүүхдүүд байсан чинь одоо ингээд бүгдээр одоо мундаг налгаар сайхан эмээ өвөнөр болцсон ийм сайхан улсууд хамт олон бид нар цуглдсан одоо 29 жилийнхаа ойг тэмдэглэх гээд сууж байна. Завхан аймгийн Сонгон сумын 100 жилийн ой болж байгаа. Тэр 100 жилийн ой одоо нэг ном гарах юм байна. Тэр номонд одоо 274 дугаар салбарын анхдагч нар гэсэн ийм нэртэйгээр бид нар зураг хөргөө оруулах. Тэр одоо юунд бас идэвхтэй оролцох ийм одоо арга хэмжээ болж байгаа учраас бидэд маань цуглчаад энэ сууж байна. Энэ ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. За ингээд захаас наваад танилцуулаад явах уу? За энэ захаас нь явъя. Тогтох сайхан, ягааны тогтох сайхан гэж одоо манай дийзлийг анх одоо бий болгосон хүн энэ хүн байна. Дараа нь Санчирэнгийн Цэрэн Дулам. Манай анхны араад өстэй эддүү нэг. Дараагийн хүн маань Доржигдөр гэж манай одоо тэр салбарын захирагчийн том хүн. Одоо анхдагч оператор ган холиг гэж одоо дэдрэмдэ цолтой ийм хүн байна. За энэ Наран Тунгалаг гэж манай гэр бүлийн хүн Завхан аймгийн Цэцэн сумын. За энэ хүн маань Нярваар анх тэр салбарыг үүсгэн байгуулж байсан байна. Дараагийн хүн Тогтох сайхны гэр бүлийн хүн Дордулам гэж манай үйлчлэгээний албанд ажиллаж байсан ийм хүн байна. Дараагийн хүн Отхон цэцэг гэж манай Палан шийтчээр ажиллаж байсан ийм бүсгүй байна. За дараа нь манай анхдагчдын нэг жаргал Лаасрангийн жаргал гэж одоо алдартай хүн дээ. Манай Палан шийтийг бол одоо ганц одоо урдаа авч явж байсан ийм хүн. За дараагийнх нь Эрдэнэ очир. За энэ бол одоо жинхэнэ одоо анхдагчдын нэг дээ. Тэр юм анхалдаг хүн л дээ. За дараагийн хүн маань Батэрдэн. Малгай төлдөг гэдэг очтой. Манай нууцын одоо алууны хүн байжгаад тэгээд оператор руу шилжсэн байна уу? Оператороос нууц руу орсон байна уу? Тийм байгаа. За дараагийн хүн маань Давг. Давг гэж одоо Палан шит оператороор ирж байсан юм байна. Оператор манай Баян жаргалын гэр бүлийн хүн байна. Дараа нь манай Дэдрэмдэ Баян жаргал гэж одоо оператор, анхны оператор. Энэ одоо Ирлээсийн салааны захирагчаар ажиллаж байсан ийм хүн байна. Дараагийн хүн маань манай Палан шитч, анхны Палан шитч Алтан цэцэг гэж, төмрийн Алтан цэцэг гэж одоо мундаг хүн бий дээ. Мундаг ажилсаг ийм мундаг бүсгүй байна. За дараагийн хүн маань манай Амар Төвшин. За ёстой нөгөө анхдагч нэг 4 залуу ирж исэн Тэнгис, Төрмөнг, Чимбат, Эрдэнэ Амар Төвшин гэсэн залуучууд ирж исэн. Тэр залуучуудын ахлагчийн сургууль төгсөөд анхны операторуудын нэг одоо Амар Төвшин гэж мундаг залуу байна. Салааны захирагчаар Уртнасан гэж одоо мундаг хүн байлаа. За тэр хүний гэр бүлийн хүн байна. Оюун гэж одоо манай багш хүн байна. Одоо энд байгаа энэ хүмүүсийн хүүхдүүдийг одоо ихэнх нь одоо баг энэ хүний гараар сургууль төгссөн баг. Тийм одоо мундаг багш байна. Тийм учраас одоо манайх тэр холбооны салааныхаа салаан захирагчийнхаа орыг яахын тулд гэр бүлийнх нь хүнийг авчирсан мундаг юм багш байна. За ингээд намайг одоо цацаг танилцуулчлаа. Өөрийгөө танилцуулах юм байна. За би Хөхөө гэдэг хүн байна. Анх тэр 274 дугаар салбар анх байгуулагдчихт механик жолоочоор анх томилогдож ирээд тэнд аж ахуйн дарга болтлоо дэвшээд за тэгэл одоо тэндээс явсан байна. 2000 онд анх Улаанбаатарт орж ирсэн. 5 жил тэр салбарт ажилласан. Мундаг хамт олон дотор би байж ясандаа баярлдаг. Мундаг нутаг усанд амьдэрсандаа би их баярлдаг. За ийм байна. Дараагийн хүн маань мөнгө цацрал. Мөнгө цацрал гэдэг бол одоо Палан шитчин. За алдартай Палан шитчин мөнгө цацрал гэдэг хүн байна. Дараагийн хүн Инх жаргал. За инх жаргал гэдэг хүн маань энэ их түүхтэй хуучин манай армийн одоо тий нисхийн 137 дугаар ангид одоо порт механикийн инженер.
Тэ бүлгийн дараагаар ажиллаж исэн ийм офицер байжгаад төр аймаас завсарлаад сонгон суманд энгийнээр байжгаад салбар очингууд нь аймаг руугаа. За дараагийн хүн маань их жаргал танилцуулагдсан тийм. Дараагийн хүн маань Байгальмаа гэж манай Палан шийтийн босс. Тэ бараг салаандар гэсэн үг. За тэгээ ер нь бол одоо манай юунд их төвтэй оролцдог ийм хүн байгаа. Энэ хамт олныг одоо ер нь базагч гэсэн үг. За Баасанжив гэдэг хүн маань анх Палан шийтчээр ороод сүүлд нь дизель рүү нэлээд одоо урвсан баг. Тэ дизель цахилгаан станцыг нэлээд бужигнуулж ингэж явж исэн хүн байна. Манай их төвтэй ажилдаг, сайн ажилтан байсан байна. Ахлах цолтой байсан баг шүү. Тэ. За хүмүүс маань цуглаад нэг өдрийн зоог барьж байна. Энэ зоогийг одоо та бүгд маань сайхан хооллоороо. Та бүгдэд баярлалаа. За. Баярын талбай ордын билүүгээ явж исэн чинь яг азрах уралдад таараад тэгсэн чинь нөгөө манай сомрын нөгөө алдартай хар азрах ирчихсэн. Тийм намсраа ууга хар азрах ирчихсэн. Тэрийг би ясаа гоо бас ийм сайхан адуушаас байт юм байна. Гү тэрийг үнэн хараад. За миний 1995 онд Завхан аймгийн сонгон сумын 274 дугаар ангийг салбарыг үүсгэн байгуулахад бас гар үе оролцож байсан юм аа. Тэгээд одоо үе үеийн бас ахмад болж тэ. Одоо 29 жил болсон байна. Тэгээд энэ салбарыг үүсгэн байгуулагчид дараагийн үе хоочтой бүгдэнд нь эрүүл сайн сайхан бүхнийг хүсээд сумынхаа энэ жавшааныг ашиглан сумынхаа 100 жилийн хойг тохиолдуулан одоо бас нэг ийм дуурсамж маягтай юунд орж байгаа юм байна. Энд сэтгэл маш өндөр дүүрэн байна. Тэгээд үе үеийн хоочтой ер нь тэгэл бас л нэг юу яа даа. Бас нэг өлгөдөр айл болсон ийм сайхан анги байгуулагчтай. Тийм ээ. За тэгээд салбарынхаа нийт ажилсад одоо хамт олонд одоо цаашдынх нь ажил хөдөлмөрлөлт нь амжилт бидний эрүүлэх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би 1999 онд зөвтгчний 325 дугаар анги 274 дугаар салбарт Ирлээс оператор засгийн зөвчөөр томилогдсон очиж ажиллаж байсан. За улмаар энэ сайхан ангиас Батлан амлах сургуульд орж Батлан амлах сургуулиас сайхан алтан мөрдөстэй цэцлэг цолоор шагнагдаж за энэ сайхан салбарынхаа ахлагчийн игнээс офицерын игнэнд орсон хүн байгаамаа. За тэгээ улмаар 325 дугаар ангийнхаа 2-3 салбарт бас салбарын зөвч хийгээд за дэдрэндээ цолтойгоор цэргийн албаа хааж дуусгасан. Тэгээд 274 дугаар салбартаа ажиллаж байсан үе үеийнхаа офицер ахлагч энгийн ажиллаж байгаагч та бүхэндээ эрүүл энх ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Энэ сайхан нутгаас гэр бүлтэй болсон, 3 сайхан хүүхэдтэй болсон. Энэ бол хамгийн том буян юм аа гэдэг. Та бүхэн маань сайхан 100 жилийн хойд сайхан баярлаарай. 2025 онд бол зөвтгчний 274 дугаар салбарын бас 30 жилээ болно. Энэ хойд бас өргөн дэлгэр сайхан оролцоорой гэж хүсээрөөё. Савь Завхан аймгийн сонгон сумын харьяа тогтхон цэцэг байна. За тэгээд юуны өмнө энэ санамсаргүй бөгөөд энэ дурсамжтай уулзалтыг маань зохион байгуулсан энэ үе үе ахмадуудаа маш их баярлалаа. Тэгээд та бүхэнд бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ салбарын яг зүгээр анх үүсгэн байгуулагч бол биш. Гэхдээ дараагийн үе эднэрийн араас үе залгамжлан ажилласан тийм ахлагч байна. Тэгээд 2000 онд 274 дугаар тусгай салбарт орж ажиллаад 20 жил ажиллаад ингээд тэтгэвртэй гарсан юм хүн байгаа. За ингээд энэ салбарынхаа одоо үе үеийн ахмадтай одоо ажиллаж байгаа офицер ахлагч, энгийн ажилчин албаа хаагч бүгдэнд нь одоо энэ хорвоогийн хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсэн өрөөё.
сонгоны салбарыг анх байгуулахад анх эхлээд одоо шавын тавьж үсгэн байгуулсан хамт олонтойгоо бид нар хамт олонтойгоо өнөөдөр энд уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд цаашдаа энэ одоо үе үеийн ажиллаж исэн ахмадууд болон одоо залуу хамт олондоо сонгоны 100 жилийн сумынхаа 100 жилийн болох гэж байгаа түүнтэй холбогдуулаад энэ салбарынхаа хамт ажиллаж исэн нөхдүүд бас энд зурганд оролцож ингэж өнөөдрийн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан байгаль жаргалтай бас их баярлалаа. Тэгээд цаашдаа хамт олондоо эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. За намайг Банзайн байгалмаа гэдгээ. Би Завхан аймгийн Сонгон сумын өг нуугуул. Тэгээд энэ 274-р салбар анх эхлээд үүсгэн байгуулахад нь ёстой нөгөө шонгийнх нь модны нөхрийг ухаж эхэлсэн. Тий шонгийн тавьсан. Өнөөдөр энэ салбарынхаа хамт олонтой уулзаад сайхан байна. Манай нэгд болох дээр зэрэг юу яасан? Уулзах одоо номонд зураг оруулах саналыг минь амар идэвхтэй хүлээж аваад бүгдээрээ сэтгэлээсээ ээж оролцож уулзж байгаад их талархаж байна. За тэгээ би болох тэр салбарт одоо эхнээсээ л ажиллаж байгаад тэр палан шит дээр нь ажиллаж байсан. Палан шитчин тэгээд 95 оноос 2000 оны хооронд ажиллаж байгаад тэгээд шилжсэн тийм үү. Тий одоо тэгээд салбарын маань 30 жилээ болох гэж байна. Сум орны маань 100 жилээ тохиолдолд бид нар одоо ингээд 100 жилийн номонд одоо юу гэдгийг үүрт дурсагдан одоо түүх болгож зураг түүхээ үлдээхээр ингээд цуглараад одоо баяртай байна. Ингээд энэ салбарынхаа хүмүүс энэ цугларч ирсэн хүмүүстэй бүгдөө нэрүүлэг байж урт удаан наслаарэ гэж хүсье да.